За сэтгүүлчдийнхээ энэ өдрийн амгалан айлтгая. Сая ардчилсан нам энэ урд 2 хангадугаар чуулган болон ээлж тус чуулганыхаа ерөнхий дүнг дэлгүүрийн хурлаар ярилцаж сонслоо. 12 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан улсын их хурал түүний үйл ажиллагаанд гарсан эерэг сөрөг зүйлүүд олсон амжилт ололт цааш бид нар юу хийх ёстой вэ гэдэг асуудлаараа үүнийг ерөнхий мэдээллийг сонсож гишүүдийнхэн бас саналуудыг сонссноор ерөнхийдөө ажлаа бид нар ингэж энэ ээлж бус чуулган дуусантай холбогдуулан дүгнэлээ гэж хэлж байна. За өнгөрсөн хугацаанд ардчилсан нам бусад намын эвслүүдтэй шударгаас эвслийнхэнтэйгээ энэ төрлийн үйл ажиллагааг жигдэх өнөөдрийн үйлчилж байгаа хууль эрх зүйн орчинд бид нар цаашдаа төр засгийн газрын үйл ажиллагааг яаж хамтарч явуулах уу гэдэг чиглэлээр олон зүйлүүдийг хийсэн, олон үйл явдал болсон. Энийг ч манай хэв мэдээллийн болон Монголын нийт хатан сайн мэдэж байгаа хаа гэж бодож байна. Ээлж тус чуулганаар засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой, улсын төсөв мөнгөтэй холбоотой, засгийн газрын энэ 4 жилийн үйл ажиллагааны мөрөө хөтөлбөртэй холбоотой асуудлуудыг чухал асуудлуудаа энэгээр шийдвэрлүүлэх болсон. Ардчилсан намын мөрөө хөтөлбөр тусгагдсан, Монгол мөрөө хөтөлбөр тусгагдсан 6 зүйлийг бид нар бас энэ богино хугацаанд шийдвэрлүүлж чадсан байна. Энэ 6 асуудлуудыг бас онцлоод хэлчих нь зүг бахаа гэж ингэж бодож байна. Хэдийгээр бидэд бас шийдэл гаргахад хүн хэцүү үе олон тохиолдож ирсэн ч гэсэн бид нар бас энэ асуудлуудыг шийдэж чадсан бол энэ парламентын үлэгдэх улсын их хурлын үйл ажиллагааны онцлог зүйл яхахгүй мөн гэж бид мэдэж байгаа. Хамгийн нэгдүгээр бид нар хүүхдийн мөнгөө сэргээн олох асуудлыг хүүхдүүрт 10 дугаар сараас эхлэн 20 мянган төгрөг олох асуудлыг шийдвэрлэж чадлаа. Хоёр дахь асуудал нь мөрөө хөтөлбөр туссан байсан иргэдийнхээ санал гомдлыг улсын их хурл албан ёсоор авч үзэж шийдвэрлэдэг ийм тогтолцоог шилжнэ гэж мөрөө хөтөлбөр туссан. Энэ утгаараа их хурал дахь нэг байнгын хороо нээсэн, өргөдлийн байнгын хороо зохион байгуулж чадлаа. За гурав дахь асуудал нь нийгмийн даатгалтай холбоотой асуудал 2000 онд ажилласан жилд тасарсан, хуваараа хөдөлмөрлөгчсэн иргэдийн нийгмийн даатгалын асуудал, нөхөн олгорын асуудал шийдэгдэхгүй байсан. Энэ зүйлийг мөрөө хөтөлбөр тусныхаа дагуу хуульчилж батлуулж чадлаа. Тийм учраас тасарсан жил нь нөхөн тооцогдох энэ нөхцөл болцоог өгцөө болчноор хангаж чадсан бас нэг бидний хувьд амжилт байлаа гэж үзэж байгаа. За дараагийн асуудал нь зээлийн батлан даалтын сангийн тухай хууль батлагдаад мэдээд хугацаа өнгөрч байгаа. За энэ хууль хэрэгжиж чадаагүй байсныг сая төсвийн тодтолтой холбогдуулан ардчилсан намын мөрөө хөтөлбөр зааснаар энэ зээлийн батлан даалтын сангийн хөрөнгийг жижиг бизнес дэмжихэд зориулнаа гэсэн энэ заалтынхаа хүрээнд 5 тэрбум төгрөгийн асуудлыг төсвийн тодтолд суулгах чадлаа. Ингэснээр хөдөөгийн иргэд, жижиг бизнес эрхлэгчид банкны ямарваа нэгэн барьцаа нэхэлгүйгээр төрийн өмнөөс нь даатгал хийж энэ жижиг бизнесийг дэмжих болцоог энэ бизнес эрхлэгчид олгосон гэж ойлгож байна. За дараагийн нэг бас бидний мөрөө хөтөлбөр туссан зүйл юу байсан гэхээр дэлхийд Монгол улсынхаа нэрийг гаргаж байгаа Олимп дэлхийн аварга улсын тамирчдынхаа амьдралын баталгааг хангах ийм хэмжээний үйл ажиллагааг хийнэ. Баталгааг хангахын санхүүжилтийн асуудал бас урамшууллын асуудлыг шийднэ гэсэн дагуу ерөнхийлөгчтэйгээ хамтарч шинжилгээний засгийн газрын анхны шийдвэр нь энэ Олимп дэлхийн аваргуудаа сар бүр урамшуул болгодог энэ шийдвэрийг гаргасан нь бол бас зөв шийдлээ олсон зүйл боллоо гэж бид үзэж байгаа. За 6 дахь нэг шийдсэн асуудал юу гэхээр
энэ улс оронд үүсээд байсан энэ архитектуртай холбоотой асуудал, архитектураас үүсэж байгаа сөрөг үр дагавар энэ бүгдийг багасгах зорилгоор мөрийн хөдөлгөөнтэй бид нар тусгасан байсан. Өндөр хатуулагтай сотур фундааны татварыг үе шаттайгаар нэмнэ гэж сая энэ хуулийг бид нар баталж 25-аас дээш хатуулагтай архинд онцгой албан татварыг нэмэгдүүлсэн энэ үйл ажиллагааг бол 100% баталгаажуулсан ийм үйл ажиллагаа гэж ингэж ойлгож байна. За өнгөрсөн хугацаанд бид нар бас энэ улсын хурлын үйл ажиллагааг мардын намтайгаа бас хамтарч ажиллаад нэг урагшин ахиулчихын гэсэн дээр үл ойлголцол, үл итгэлцэл нэлээдгүй үүссэн та бүхэн мэдж байгаа. Ер нь бол бид нар бас нэг юм зөвсөлтсөл хийж энэ эвнэгдээ хангах, улс төрийн тодорхой байдлыг хангах чиглэлээр алхам алхмуудыг урагшин хийж байгаа. Энэтэй холбогдуулаад сая ээлжид бус чуулганаар хилцэх байсан улсын хурлын дэгийн тухай хууль өөрчлөлт оруулах асуудлыг намуудтайгаа зөвшөөрч ээлж чуулганд шилжүүлсэн. За энэ нэг утгаараа юу гэсэн үг вэ гэхээр бид нар хуулийн хүрээнд үүсэж байгаа гацааг арилгахад асуудлыг нийтлэг жишгээр нь шийдэх ёстой гэсэн ардчилсан намын байр суурийг бусад намууд хүлээж авч байгаа нь бол талархалтай хэрэг. Ардчилсан нам ч гэсэн зөвшөөрлөхийн тулд бол зарим нэгэн буултыг жишээлбэл хязгааргүй завсарлагыг хязгаартай болгоё гэдэг энэ зарчмын байр суурин дээр бүгдийг хамтарч хийе гэсэн бусад намуудын саналыг хүлээж авч байгаа. Энд нууцсан байхгүй. Тийм учраас ээлжид хуралдаанаар улсын хурлын дэгийн хуулинд өөрчлөлт зайлшгүй оруулах шаардлагатай. Энэ дээр сая өчигдөр улсын хурлын даргын захирамж гарч ажлын хэсгийг зохион байгуулсан. За ажлын хэсгийн үүрэг нь улсын хурлын дэвтэй холбоотой, улсын хурлын хуультай холбоотой зайлшгүй шаардлагатай энэ хурлыг гасаагаад байгаа үйл ажиллагааг цэгцлэх энэ хуулийн өөрчлөлтүүдийг бид нар хийнэ. За энэ дээр бидний урд нь санаа зовоож ирсэн олон асуудлууд байгаа. Завсарлагыг одоо хязгааргүй болгодог. Энэ асуудлаа хязгаар хэмжээтэй болгоё. За бүлгийн асуудлыг хуулийн дагуу зөв зохицуулдаг юм руу явъя. Байнгын хороодын үйл ажиллагааны тоо хэмжээ, бүтцийг бас нэг эргээд бүгдээрээ хараад жигд ажиллах хэмжээ рүү оруулъя. Ихэвчлэнгээр ийм олон асуудлуудыг бид нар нэг үсэн шийдэх ёстой. Саяны хуралдаан дээр ч гэсэн гарсан эрцийн тухай асуудлаар олон зүйлүүд яригдсан. Энэ эрцийг яаж баталгаажуулах, яаж бүртгэдэг гэдэг энэ ойлгомжгүй байдлуудыг нэг дэш нь болгох цэгцлийг хэмжлэнгээр ийм зүйлүүдийг ярьж шийдсэн. Энэ бол бидний хувьд бол улс төрийн ойлголцлын хувьд маш том алхам болсон гэж бид ингэж бодож байгаа. Аливаа зүйлийг цаашдаа бид нар шийдэхдээ зайлшгүй хуулийн хүрээнд шийдэж явах учиртай. Түүнээс биш урд талдан явж исэн би ганцхан хэлээд байгаа. Тохиролцдог хууль зөрчсөн үйлдэлээр төрөө барьдаг энэ зүйлийг улсын хурл өөрсдөөсөө салгаж авах ёстой юм а гэдэг дээр бол ер нь явандаа бид нар бол байр суурь нэгдсэн байдлаар ойлгож очих юм шиг байна гэж ингэж ойлгож байна. За дараагийн нэг юм чуулганаар шийдсэн асуудал яа харахгүй орон нутгийн сонгуулийн хуультай холбоотой асуудал байсан. Орон нутгийн сонгуулийн хуулийг хуулийнхын хүрээнд явуулах хугацаанд нэмэгдлөө. Гэвлийнхнээс бас асуу тодруулах нь байвал бид цаашдаа асуулт хариултын маягаар явж байгаа гэж бодож байна.